Засгийн газар өнгөрсөн сараас эхлэн малчны зээлийн хүүг 10% болгон боруулсан. Гэхдээ зөвхөн төрийн банкнаас зээл авах малчид энэ хөнгөлөлтийг эдэлж байсан юм. Тэгвэл өнөөдөр Хүнсүд аж ахуйн хаан банктай хамтран ажиллах санамжиж байгуулж малчид жилийн 10% хүүтэй зээлийг тус банкар дамжуулан авах боломжтой боллоо. Төрийн банк зээлийн үгээ 10% болгож буулгаснаас хойш 13,416 малчин 50 тэрбум 931.8 сая төгрөгийн зээл авахар ханджээ. Хүсэл зэрсэн нийт малчтаас 12,981 малчинд 49 тэрбум 410.4 сая төгрөгийн зээлийг жилийн 10% хүүтэй олгосон байх юм а. Өнөөдрөөс малчин данстай эрүүл мэнд, нийгмийн даатгал сайн дураараа төлдөг, малай тарлагт туулга вакцинжуулалтанд бүрэн хамруулсан малчин бүр төрийн хаан гэсэн хоёр банкнаас 10% хүүтэй зээл авч болно. Харин тариаланчдын хувьд хөгжлийн банкны босгосон 50 тэрбум төгрөгийг жилийн 12.5% хүүтэйгээр Хуваан, хаан, төрийн голомт худалдаа хөгжлийн гэсэн дөрвөн арилжааны банк болон Монгол тариалан төрийн өмчт корпорацаас зээлэх боломжтой. Тэгэхээр яагаад энэ арилжааны банкнуудаар явуулж байгаа зээл маань удаан байна, бэрхшээлтэй байна? Яагаад энэ шалгуурын нас хангахад нэлээд хэцүү байна гэдэг дээр судалгаа хийгээд энэ судалгааны дээр үндэслээд бид нар за энэ газрын тухай хуулийн дээр нэмэлт өөрчлөлт оруулах юм бол энэ одоо саад бэрхшээл арилгах юм байна гэдэг үндсэн дээр бид нар хуулийн төслийг өргөн барьсан юм аа. Одоо ингээ харах юм бол энэ арилжааны банкнуудаас авж байгаа зээл бол тун бага байдаг. 2.5% гэсэн үзүүлэлттэй байдаг. За мөн одоо гадаадын хөрөнгө оруулалтын 0.67% нь одоо бид аж ахуйд ногдож байгаа. Энэ юу вэ гэхтэй зэрэг барьцаалах хэд хөрөнгө байхгүй учраас энэ рисктэй одоо бизнес эрхэлж чинь гэдэг юм уу? Ямар нэг байдлаар одоо барьцаалах хэд хөрөнгө байхгүй учраас энэ санхүүгийн байгууллагууд зээл олох дургүй байдаг. Тийм учраас энэ эрхийг нээж өгье, газрыг нь эргэлтэнд оруулъя гэдэг үүднээс энэ хуулийн төслийг өргөн барьсан. Тэгээ бас яралтайгаар өргөн барьсан болохоор эх 7 хоногоос энэ улсын хурлд өргөн баригдаад явнаа. Тэгэхээр бид нар энэ хуулийн төслийг батлагдахын хилцүүлж явах явцдаа бас энэ үйл ажиллагаануудаа хэрэгжүүлээд эхлэх юм байна. Тариалангийн тухай шинэ хуулиар тариаланчдад 40 хүртэлх жил тухайн тариалангийн талбайгаа эзэмсэж болох юм а. Гэхдээ банкнаас зээл авахар хандахдаа зөвхөн эзэмших талбайнхаа гэрчлэгээ барьцаан тавих хэрэгтэй. Учир нь дараагийн улсын хурлаар дээрх хуульд өөрчлөлт оруулаад тариан талбай эзэмших заалтыг хүчингү болгол арилжааны банкудад тохиролтой. Өөрөөр хэлбэл банк өөрсдийнхөө ирээдүйд гарах эрсдлийг тооцож тариаланчдын газрыг барьцаан тавих боломжгүй хэмээн хаврын тариалтанд үзүүлж байгаа төрийн дэмжлэг буюу 50 тэрбумын зээлийн барьцаа хөрөнгөө яаж шийдэхэд талууд тохиролцож чадахгүй байсан байна. Иймээс засгийн газраас Монгол тариалан төрийн өмчт корпорацийг байгуулж өмнө нь банкнд зээлтэй өөр барьцаа хөрөнгөгүй тариаланчдын газар эзэмших гэрчлэгийг нь төр барьцаалж зээл олох оролжээ.